Ёо, би бүр амьдралдаа анх удаага ийм гоё engagement party-нд явж үзлээ. Ер нь бол engagement party гэдэг байгаа нь манайхаар бол бэр гойх ёслол юм бэлээ. Тэгээд ийм үндснийхээ бүжгийг бүжиглээ, залуу маань ингээ гэртээ эхлээд хамаатан садантайгаа ингээд найр наадам хийж бүжиж агаад тэгээд сүйт бүсгүйгээ авахаар гэрлүүн явд юм бэлээ. Тэгээд сүйт бүсгүй дээрээ очоод ийм заншил одоо бэр гойх тэр шашных нь үйл ажиллагааны ёс журам болцгоод юм бэлээ. Тэг ер нь энэ бүжиг надад бүр амар сонирхолтой санагдсан. Тэгээд би бол энэ өглөөний арга хэмжээнд дээр бол байгаагүй. Гэхдээ энэ хүмүүс маань өглөөнөөс орой хүртэл намайг орой очиход яг л энэ ирч хүчтэйгээ яг л энэнгээр байсан байхгүй. Тэг би өмнө нь бол ийм болсон гэж бол мэдээгүй байсан. Тэгээ дараа нь ингээд бичлэгүүдээс нь хараад үнэхээр бүр яалтчгүй ирч хүч нь ундарсан ирч хүчтэй тийм золболог хүмүүс байд юм байна гэж анзаарсан. Надад бүжигний амар таалагдаад тэгээд би энэ одоо яг ямар утгатай арт түмэн юм бэ? Яагаад ингэ бүжиглээд байгаа юм бэ? Ер нь энэ бүжиглдэг нь яг ямар утга учиртай юм бэ гэд ингээд чагаагаас асуулаа. Тэгсэн чинь манай ChatGPT хэлэхдээ Ассириан үндэстэн маань одоо улс орон гэж байхгүй ингээд мөхчгсөө. Одоогоор энэ хүү арт иргэдэн Америк, Европ, Сир, Ирак, Австрали гэх мэт ингээ улсуудад хэн суурьшдаг юм байна. Тэгээд иймэрхүү баярт үйл явдал, хурим, найр, engagement party гэдэг энэ зүйлсүүдээ маш өргөн дэлгэр хийдэг юм байна. Тийм болохоор манай Jenny маань engagement party 350 хүнтэй болсон байхгүй. Энэ бол бүр бага хүнтэйд орж байгаа юм байлээ. Ер нь дунджаар 500 байдаг гэсэн. Харин хурим нь бүр ойролцоогоор 1000 хүнтэй байдаг гэдэг. Би яг паран дээр нь дунгаж очингууд бид нарт дараа жил болох хормынхаа урилгыг шууд ширээн дээр нь тавьсан байлээ. Тэг би бас амьдралдаа анх удаага арьсаа борлуулж утсан. За жоохон бахтай бор арьсанасаа бол би ичдэг байсан байхгүй. Тэгсэн чинь энтхийн хүүхнүүд бол бор арьсан амар гоё арьсаа борлуулна гэл engagement-ээс өмнө яриад ахаар нь би ч гэсэн үтсий гэд утсан чинь бүр best. Good evening, ladies and gentlemen. Welcome to Antenna Venues to this wonderful night. The night that will be celebrating the engagement of Albert and Jennifer. Give them a round of applause. كل بلد مرتاح سنايا وبرنايا
За тэгээ нарзаас олон хүн дотор бужигналтаад бид нар бүр төөрөөд яах учраа мэдгүй болсон заяа. Тэгээ угаасаа манайхан донд ч одоо энэ Jane, Jess, Alondra гэдэг энэ гурван хүн маань л Assyrian үндэстэн баггүй бусд нь болохоор өөр үндэстнийх. Тэгээ бүгдөө ингээ яах учраа болохгүй төөрөлдөө дунд нь зогсоодсэн. Тэгсэн чинь яг утга учир нь болохоор одоо ингээ гар гарнаасаа бариад хөтөлцчихсэн байгаа энэ үндэстнийх нь бүжгийг бүгдөө ингээд одоо энэ дунд нь зогссон байгаа хүмүүс маань хэсэг хугацааны дараа яг энэ цуваалуугаа ороод бүгд игнээ зогсчт юм байна. Тэгээл бүгдөө игнээл энэ бүжгээ бүжиглээд юм байна. Тэгээ би бүжгийнхэн талаар чагаагаас асуулаа л да. Тэгсэн чинь бүжгийнхэн нэрийг болохоор Kiga гэдэг юм байна. Тэгээд яг хоо энэ болохоор яг зөвхөн 6 цэнгэл утгаараа биш энэхүү бүжиг нь эв найрамдал, эв нэгдлийг харуулсан. Тэгээ үндэсний уламжлал соёлын тээж явдаг тийм бүжиг юм байна. Тэгээд түрүүн хэлсэн шүү дээ нөгөө энэхүү Assyrian үндэстэн маань одоогоор бол ингээд улс орн байхгүй, улс орн ингээд мөхчөгсөн. Тэгээ үндэстнүүд нь бол оршин тогтнож байгаа. Тэгээд тэр үндэстнүүд маань өөрсдийнхөө хүрээллийг нэмхийн тулд эв нэгдлээ гэр бүлээ нэмхийн тулд иймэрхүү хурим найр, иймэрхүү арга хэмжээнүүдэд маш өргөн дэлгэр зохион байгуулт юм байна. Тэгээд тэр зохион байгуулж байгаа арга хэмжээн дээрээ одоо энэ хүн үндэснийхэн бүжгийг сураад бүжиглж байгаа хүмүүсийг хараад бүр ингээд баярлаад идэм билээ. Би яг энэ тойрог дотор нь орцсон ингээд бүжиглээ явж байгаад эхлээд бол сурах гэж нэлээ утсан л та. Тэгээ жоохон сураад ингээд хөрхөн бүжиглээд ирсэн чинь намайг харсан хүн болгон харчаад над руу бүр амар баяртай жаргалтай харцаар хараад бүр ингээд намайг ямар мундаг юм бэ, ямар сайн бэ гэж ингээд магтаадсэн. За яг ингээд амар хэлэхгүй ч гэсэн эсвэл ингээд царайныхаа хувирлаар яг ингээд тойрог болоо явж байгаа та. Тэгээд би дараа нь түүхийг уншаад үзсэн чинь яалтчгүй ингээд одоо энэ хүү үндэснийх нь бүжгийг нь сураад эрхүү тойрог дотор нь ороод бүжгэлж гинэ гэдэг маань эдгээр хүмүүсийг хүндэлж уламжлалыг нь би тээж өвлөж авч байна гэж үздэг юм байна. Тийм болохоор ингээд айгу дуртай тааламжтай байгаад гэсэн юм билээ. We're not gonna say cheers. We're gonna just. Ladies and gentlemen, let's countdown begin and raise some glasses for the beautiful couple. Go baby, we're the best in the team. Let's go, love in Sydney. Hey, 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 hey. За тэгээ чадахгүй юм байж нөгөө цуванд нь орч баахан худлаач хэрэгдэж байгаад ирсэн чи хоол болсон байсан. Йоо, Австралийн миний хамгийн дуртай минь хоньны мах заяа. Бүр зөв битүү чанаг чинь чанаагүйсэн ч ингээд чанаад итгэхэд яг ингэж гоё бутардаг. Зүгээр.
Миний паян үнэн дуусахгүй. Энэ өдөр би ажилласан хамгийн сүүлд хүнээ дуусаад хамгийн оройтож ирсэн, хоцорж орж ирсэн. Тэгээ яарч сандарч орж ирээд манай эд яг дөнгөж намайг орж ирэхэд яг Жэнэд нар гарч ирж исэн болохоор сандрал гүйсэн чи би цүнхээ хайцсан заяа. Тэгээ ямар ч ус авч орж ирсэн гэдгээ санаад байгаа. Тэгээ хаяг хаана байгааг нь олохгүй тэгээд олох боломж олдохгүй бүжиглээд яг ингээ үйл ажиллагаанд н ороод заавгүй миний цүнх яасан болоо л яваад тэгээ ашгүй нэг юм цүнхээ олж аваад бодог модгоос сэргээж авч байгаа юм. Нөгөөдгөө хайгаад арай гэж бодлоо. Одоо сая энэ дэр сэтгэлийнхаа үгийг бичлээ. Миний амьдралдаа үзсэн хамгийн best engagement байлаа. Тэгэж бичээ тэгээд ингээд надад яг энэ Сирия хөрмний яг энэ engagement яг бүх явцсан амар таалагдсан болохоор яг тэрийг бичих гэж байгаа мөнгөөсөө умгаад тэгтээ ашигсаа манай яг надад өгсөн. Яа би бүр энэ үед амар санаа зовсон. Надаа нөгөө нэг юм мөнгө хийдэг хайрцаг байгаа гэж хэмжлээгүйсэн. Тэг би гүйчжлийг Монгол аргаараа авчиад өгсөн чинь оо бэб тэн чи хайрцаг байгаа тийшээ хажууд хийгээрэй гэсэн. За тэгээд миний хувьд нэг орой бүр үнэхээр мартагдахааргүй анх удаага бүр ийм том нүсэр сүрдүүлэнтэй зөвхөн бэр гуйх ёслол шүү дээ. Тэгээ дээрэс нь одоо дараа жил 26 онд хормон болно. Хормон дээр одоо engagement party юм болж байгаа юм чи. Хормон одоо яг ямар болохыг бол би бол төсөөлөхгүй байна. Гэтэ бүр үнэхээр гайхалтай оройлаа. Хүмүүс нь тараад явцсан. Таксигаа хүлээгээд ганцаараа зогсож байна. За тэгээд уламжлал ёсоор нүүрнийхөө будгийг арилгах гэсэн чи хайран санагдаад үс хязгаа оролдож жоохон зураг хөрөг авч агаад тэгээ хоорондоо орсон байгаа. Энэ хүртэл хамт байсан баярлаа. Баяртай.